Сайн байцгаана эрхэм сонсогчдоо Sputnik Монгол 92.5 бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор бид Jana Post компани Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Бэлэгтийн Тамирыг одоо өрн оролцуулж байна. Ингээд танд одоо бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Мөн энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа явдал маш их баярлалаа. Утгагүй одоо манай баяр наадам эхлэж байна. Бас баяр наадмын мэнд хүргэе. Мөн сонсогчдоо ч гэсэн сайхан наадаарай гэж хэлье. За манай одоо өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв бол бид за бүс нутгийн логистик буюу за олон улсын хил дамнсан худалдаа хүргэлтийн талаар тантай ярилцахаар урьсан байгаа. Тэгэхээр манай одоо Монгол улсад бол одоо шуудангийн үйлчилгээ, үйл ажиллагаа эхлээд бол одоо тэр чинь 1863 онд гэж ярьдаг те 160-аад жилийн одоо түүхтэй ийм ууган сайхан одоо шуудангийн үйлчилгээ байдаг. Тэгээд мэдээж хэрэг шат дамжлага бүрээр хөгжиж ирсээр одоо өнөө үеийг одоо хүрсээ. Одоо ингээд товчлоод өнөө үеийнхаа энэ үе бол их онцлогтой. За бас их хурдцтай хөгжиж байна. За цахим шилжилт, ногоон шилжилт, за тэрэн дээр бас ингээд нөгөө цахим худалдаа, онлайн худалдаа ингээд нөгөө эрчимтэй хөгжиж байгаа болохоор энийгээ дагсан одоо шуудан хүргэлтийн үйл ажиллагаа бол эрчимжиж эхэлж байна тийм үү. Тэгэхээр та эхлээд бидэнд өөрийгөө танилцуулаад за хаана ямар ажил хийж ив. За ингээд ер нь одоо шуудангийн үүсэл гарлын талаар, за шуудан үйлчилгээний ер нь онцлогийн талаар энэ бүхнийг одоо эхлээд үзэгчтэй ярьж байгаа. Тойлоо тэгээд яриагаа үргэлжлүүлнэ. Тэгэхээр намайг Тамир гэдэг. Би одоо Монгол улсын бизнесийн салбарт 15 гаруй жил Монголын одоо топ гэсэн компаниудад удирдах албан тушаал хийгээд явж байгаа хүн байна. Дийлэнхтэй бол одоо гадаад худалдаа, гадаад харилцаа, бизнес хөгжил, маркетингийн чиглэлээр ажиллаж исэн. Апо офицер компани гадаад харилцааны албаны дарга мөн одоо говь, тесо гээд хамгийн сүүлд бол энэ шуудангийн салбар руу орсон байгаа. Тэгээ Монгол шуудан офицер компани бизнес хөгжлийг нь хариуцаад явж исэн. Тэгээ саяхнаас энэ Казахстаны Монголд салбараа нээсэн компани үйл ажиллагааг хариуцаад ингэ явж байгаа. Тэгэхээр та түрүү хэллээ Монгол улсын шуудангийн одоо салбарын түүх насын талаар бас ярьлаа. Ер нь бол Монгол улс бол энэ дэлхийн шуудангийн түүхэнд бол өөрөө бас нэлээд дөрдөгддөг газар л да. Яагаад вэ гэхээр одоо өгөөдөө хааны үед те нөгөө өртөөлөд одоо захидал хүрэгдэг байсан тэр үе бол одоо яг энэ дэлхийн хэмжээнд үндсэндээ энэ шуудан хүргэлт үүсч хөгжсөн гэж бас тодорхой хэмжээгээр бол үндэс суурийн тавиад өгсөн гэж бас хэлж болдог. Тэгээд Монгол улсад бол өнөө үед бол одоо зах зээл дээр бол 120 гаруй ийм олон улсын шуудангийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд ажиллаж байна л да. Яг мэдээж одоо хамгийн том нь бол Монгол шуудан офицер компани байгаа. Тэгээд Монгол шуудан офицер компани бол Монгол улс орон даяар өөрийн гэсэн энэ салбар сүлжээтэй Монгол улсын одоо засгийн газрын нэрийн өмнөөс бас ингээд ард иргэдтэй шуудан үйлчлэгийг хүргэх энэ тусгай үүргийг хүлээдэг ийм байгууллага байгаа. Мөн одоо дэлхийд Монгол улсынхаа энэ шуудангийн салбарт бас төлөөлж явдаг ийм байгууллага байгаа л да. Тэгээд одоо зах зээлийн хэмжээ гэж авч үзэх юм бол үндсэндээ бол нэг 60 гаруй тэрбум төгрөгийн ийм хэмжээтэй. Тэгээд мэдээж одоо өнөө үед бол энэ цахим шилжилт рүү бид нэр эргэлт буцалтгүй орсон энэ үед бол хүмүүс төдийлөн нэг луга захиа бичгээ бол болсон. Тэгэхээр энэ шуудан яагаад одоо хүртэл ингээд оршин тогтноод бас явж ийн вэ гэхлээр мэдээж таны төрөний нөгөө дөрдөг цахим худалдаа гэдэг зүйл маань одоо гол одоо бизнесийн одоо
Тэгээ одоо энэ хамгийн чухал одоо угаасаа энэ цахим худалдаагүйгээр онлайн худалдаагүйгээр одоо энэ хүргэлтийн үйлчилгээгүйгээр бол одоо төсөөлөх аргагүй болж байна. Бүр хурдцтай ч хөгжиж штэ. Ер нь одоо дэлхийн нийт тэр байтгал одоо нөгөө робот, дрон гэл ингээл те одоо бүгд одоо энэ шууд хүргэлтэнд бол их бүр онцгой хурдтай ороод ирлээ. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол бас нилээдгүй бас хурдтай явж яана гэж ойлгож байна л да. Тэгэхээр одоо яг энэ уламжлалт шуудангийн энэ үйл ажиллагаа үйлчилгээ одоо энэ цахим шилжилтэнд орсноор энэ хоёрын одоо хоорондын ялгаа дээр нь одоо энэ онцлог одоо эрэлт хэрэгцээ нэмэгдэж штэ. Одоо ингээд онлайн худалдаа хэрэглэгчид улам ихсэж байна. Бас ажлын цагаа хэмнээд ингээд одоо хүргэлт шуудангийн байгууллагуудад л их ханддаг болсон байна. Тэгэхээр та сая 120 гаруй байгууллага байдаг гэж байна. Тэгэхээр тухайн байгууллагууд хоорондын уялдаа холбоотой одоо энэ хөгжилд оруулж байгаа дээр нь танах бол яг хоёул Jana Post компанийн талаар бас дараа нь нэлээд дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. Тэгэхээр зэрэг энэ байгууллагууд хоорондын одоо онцлог тийм үү танаа бас давуу тал дээр нь одоо энэ өрсөлдөх чадварыг одоо нэмэгдүүлэх одоо энэ боломжууд бол одоо энэ цахим худалдаа нэрэлт хэрэгцээ гэсэн үед бол илүү их гарч ирж тодорч харагдаж байна. Тэгэхээр тань дээр яг энэ тал дээр ямар бодол байгаад байна? Ер нь танаа одоо энэ онцлог давуу талуудын ер нь энэ шилжилт нэгэн жигдийн байгууллага бизнесийн байгууллагуудын хооронд байна уу? Хэр явцтай байна? Одоо яг энэ цахим худалдаа маань өөрөө энэ тухайн салбарын бизнесийн гол хөдөлгүүр болж ийн гэдээ та хоёроо сая ярьлаа тий. Тэгэхээр үндсэндээ ард иргэд маань ялангуяа энэ ковидын үеэс ахуулаад тий энэ цахимаар худалдаа авалт хийгээд хүргэлтээр авдаг энэ соёлд суралцчихлаа тий. Тэгээд тэрнээс хойш бол хүмүүс ямар нэгэн айдасгүйгээр энэ цахим төлбөр тооцооны системүүдээ ашиглаад энэ аппликейшнуудаа ашиглаад ингээ худалдаа авалтаа хийгээд тэгээд шуудангийн салбараар эсвэл гэртээ үргүүлээд ингээд аваад явж байна. Сүүлд болохоор энэ бас технологийн нэг дэвшилт гэвэл энэ ухаалаг шуудангийн хайрцаг гэдэг зүйлүүд бас орж ирж байгаа. Саяхан бас Монгол шуудан компани 200 гаруй энэ Easy Box гэж өөрсдөө нэрлэж байгаа энэ ухаалаг шуудангийн хайрцагнуудаа Улаанбаатар хот даяар байршуулсан л да. Тэгээд манай Jana Post компани ч гэсэн бас Казахстанда бас энэ Оросоор бол Постомат гэж нэрлэдэг байгаа тийм. Энэ ухаалаг шуудангийн хайрцагнуудаа ингээд суйрлуулад явж байгаа. Энэ нь болохоор ерөөсөө л хэрэглэгч кодоо оруулаад хүссэн цаг үедээ өөрийнхөө шууданг авчих боломжтой гэсэн үг. Эргүүлээд нөгөө нэг онцлог давуу талуудыг ярих юм бол яалтчгүй энэ зах зээл дээр ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд за мэдээж дид бүтцээрээ өрсөлдөж байна те. Монгол шуудан бол одоо хамгийн өргөн уудам сүлжээтэй гэдэг утгаараа бол яалтчгүй онцлог байр суурьтай зах зээл дээр шинээр орж ирж байгаа одоо энэ манай Казахстаны хөрөнгө оруулалттай компани ч гэсэн Монгол шуудантай гэрээтэй ажиллаж байгаа байх жишээний те. Нэг талаараа өрсөлдөх юм шиг боловч нөгөө талаасаа бас хамтрахаас өөр арга байхгүй. Одоо Jana Post ч гэсэн бас Казахстанд төрийн шуудантайгаа бас хамтраад явдаг. Казпост гэдэг компанитайгаа. Тэгэхээр энэ ер нь сүүл рүүгээ энэ зах зээл дээр ажиглаж байгаа нэг дүр зураг бол дид бүтцээ хамтдаа ашиглаж явъя, дундаа ашиглаж явъя гэдэг энэ хэлбэр рүү явж ин л да юм нөгөө шеэр гэж одоо сүүлийн үед их яриад байгаа тий. Тэгэхээр энэ ухаалаг шуудангийн хайрцагнуудыг ч гэсэн Монгол шуудан компани бас ингээд бүх зах зээлийн оролцогч нар ашиглаасай гэж бас уриалж байгаа юм байлээ. Бид нар ч гэсэн бас цаашдаа ашиглана гэж үзэж байгаа. За хоёр дахь дид бүтцээс гадна нэг фактор бол яалтчгүй энэ технологийн шийдлүүд. За манай одоо жишээлбэл гол давуу тал бол бид нар өөрсдийгөө бол технологи дээр суурилсан логистикийн компани гэж нэрлэдэг. Одоо нөгөө финтек гэж бид нар үндсэндээ бол яриа сурчлаа тий. Edutech гэж ярьж байна. Logitech гэж бас бид нар өөрсдийгөө танилцуулж байгаа. Тэгэхээр одоо
зах зээл дээр амжилттай явж байгаа энэ шуудан үргэлтийн компаниуд бол өөрсдийн гэсэн мэдээж аппликейшнтэй тэр аппликейшнаараа тухайн шуудан хаана явж ийн гэдгийг одоо шууд те real timer гэж одоо ярьдаг те цаг тутам минут тутам ингээ харж явах боломжтой байдаг. За тэгээд манай давуу тал жишээлбэл зах зээл дээр нэг байхгүй юмыг бол бид нар оруулж ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр та өөрийнхөө төлбөрийн хэрэгслийг одоо Монгол карта манай аппликейшнтэй холбоод тэгээд хитвчээ цэнэглээд тэр хитвчээрээ хүргэлтийнхаа төлбөр тооцоо хийгээд явах боломжтой. Нэг ийм давуу тал байж байгаа. Нөгөө талдаа бас юм нууцлал гэдэг бас нэг зүйл байна те. Одоо жишээлбэл танд шуудан ирлээ гэхэд хин нэг нь таны мэдээллийг ашиглаад одоо сүүлийн үед бас нөгөө хувь хүний мэдээллийн аюулгүй байдал хувь хүний мэдээллийг ашиглаад одоо нөгөө залилан хийх асуудлууд маш их гарч штэ. Тэгэхээр манайх бол жишээлбэл ингээд таны нэр дээр шуудан ирэхэд таны аппликейшн дээр чинь дахин давтагдчихгүй юм баркод үүсэж байгаа. Тэгэхээр тэр баркодоо шуудангийн салбар дээр очиод уншуулад тэгээд таныг бид нар таньсны үндсэн дээр таны шуудан гэж олгож байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ яалтчгүй одоо Jana Post гэдэг энэ нэр ороод ирлээ л дээ. Одоо бид хоёр яриан. Тэгэхээр зэрэг эхлээд одоо энэ Jana Post гэж компани хизээ хаана байгуулагдсан юм бэ? Одоо ямар онцлог давуу талтай байгуулагдав? Одоо үйл ажиллагааны чиглэл хэдэн чиглэлээр ямар үйл ажиллагаа яг явуулж байна гэж эхлээд асууя. Ягаад ингэсэн гэхээр зэрэг ярианд яалтчгүй нөгөө танаа үйл ажиллагаа ингээд орж ирж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт нөгөө ер нь бол энэ одоо хил дамнсан худалдаа тийм олон улсын энэ худалдаа бүс нутгийн одоо энэ хөгжилд оруулах дээр нь жижиг дунд бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүдэд бол одоо хамгийн чухал асуудал бол энэ тээвэрлэлтэй асуудал байдаг шүү дээ. Тэгээд түрүүний таны хэлсэнчлэн тэр нууцлалтай холбоотой энэ чи ерөөсөө л энэ салбар чинь хүний итгэлцэл дээр их чухал шүү дээ. Би одоо тэр нууцлалыг чинь аюулгүй байдал талаас нь дээр нь одоо хурдтай шуурхай үн төлбөр уян хатаа ингээд хүрээд ирэх юм бол мэдээж хэрэг нөгөө эргэх холбоо үүсгээл дахин үйлчлүүлэх тэгээ ийм итгэл төрөөл итгэлцэл дээр бас эрэлт хэрэгцэн дээр тулгуурласан энэ үйл ажиллагаа бол өргөжинд хэлэх юм боломжтой. Нэгдүгээр, хоёрдугаар энэ олон улсын байгууллага энэ Казахстаны одоо энэ Jana Post гэдэг одоо та яриад байна. Одоо яг энэ Jana Post-ын талаар та бидний нэг дэлгэрэнгүй танилцуулаач. Тэгээ Jana Post-ыг бас ярихаас өмнө нэг зүйлийг ярмаар санагдлаа. Энэ шуудан хүргэлтийн бас одоо салбарт бол бидний гол өөрсдийнхөө одоо нөгөө зарчим болгодог зүйл бол ер нь бүх компаниудын хувьд те энэ үйлчлэгийн стандарт байгаа юм те. Яагаад вэ гэхээр та түрүүн хэллээ итгэлцэл юун дээр суурилж ийн вэ гэхлээр за тэр аюулгүй байдал байж болж ийн нөгөө талаараа хамгийн гол нь энэ нөгөө нэг амлалтандаа хүрж ийн үгүй юу тэ тухайн шуудангийн байгууллага одоо ямар хугацаанд шуудангаа хүргэнэ гэж амлаж байгаа вэ? Тэрэндээ хүрч чадж гин үү? Тэрэндээ хүрч чадчихвэл дэлхийн томоохон энэ худалдааны платформуд чинь тантай одоо хамтраад энэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгч нартай ингээ хүргээд явах юм учиртай. Тэгэхээр одоо энэ албан ёсны шуудан хүргэлтийн түрүүн нөгөө тоогийн нийсэн тусгай зөвшөөрөлттэй байгууллагуудын гол онцлог нь юу вэ гэхээр бид нар албан ёсоор тухайн иргэнийх нь нэр дээр одоо бараануудыг нь мэдүүлээд шуудангийн сувгаар оруулж ирж байгаа байхгүй юу. Шуудангийн сувг, арилжааны сувг гэж нэг хоёр өөр сувг байж байна. Шуудангийн сувгийн давуу тал нь болохоор дэлхийд даяар угаасаа энэ давуу тал дээр суурлаад энэ цахим худалдаа өөрөө хөгжиж байгаа. Энэ нь болохоор тодорхой хэмжээний барааг иргэн өөрийнхөө хувийн хэрэгцээнд зориулаад татваргүйгээр оруулж ирэх боломжтой байдаг. Монгол улсын гайлын тухай хуулийн дотор бол Монгол улсын иргэн болгон хөтөлбөрийн үүсний доод хэмжээг 10 дахин үржүүлснээс доош тэ одоогийн байдлаар бол 7.9 сая. Энэ бол дэлхийд дахинд бол нэлээд өндөртөө ордог бас юм босго шүү. Тэгээд тухайн нэг бараанаас 2-оос илүүгүй нэр төрлөөс 2-оос илүүгүй байх ёстой гэдэг ийм юу шаардлага тавьдаг. Тэгэхээр тий хувийн хэрэгцээндээ. Ноутбук байх юм бол 30 дахин үржүүлсэнтэй үнийн дүн нь бол хөтөлбөрийн үүсний доод хэмжээг тэгээд бас 2-оос илүүгүй гэж байгаа. Тэгэхээр
шуудангийн сувгаар орж ирж байгаа энэ бараанууд бол за түрүүний татварын хөнгөлтийг эдэлж байна. Нөгөө талдаа бол арилжааны бараа одоо зах зээл дээр аягүй их ярьдэн штэ энэ логистикийн сэдвийг ингээ хүндэхлээр ачаа бараанууд ингээд хил дээр бөөгнөрөөд байна тий. Ялангуяа энэ ковидын үеэр ингээд дараалд орцсон оочролж ийн ингээд ерөөсө хэдэн сар ингээд орж ич чадахгүй гэдэг. Тэгэхээр энэ шуудангийн сувг болохоор өөрөө нөгөө Оросоор бол приоритет нэг тий давуу тал одоо тусгай шугамар гормоор орж ирдэг юм зохицуулалттай. Тэгэхээр хамгийн түрүүнд орж ирдэг байгаа. Тэгэхээр таны гар дээр хамгийн түрүүн шуурхаа ирнэ гэсэн үг. Тэгээ бид нар газар зүүн байрлалын хувьд бол яалтчгүй айгу давуу талтай байгаа даа л да. Одоо Janapost компани бол энэ Төв Азийн одоо 6 улс оронд үйл ажиллагаа явуулж байна. Монгол улс бол энэ жил ингээд 5 дахь улс нь болоод ингээд явж байгаа. Ер нь бол Казахстанд үүсгэн байгуулагдсан. Казахстанд маш богино хугацаанд хувийн шуудангийн компаниуд дундаа одоо тэргүүлэх байр суурьнд очиж чадсан юм компани байгаа. Бүр ингээд түүхийн сүхөд үзэх юм бол нөгөө л нэг төрийн шуудангийн компани залуучуудын одоо үүсгэн байгуулсан юм компани байж байгаа. Тэгээ Узбекистан, Кыргызстан, Тажикстан тэгээд энэ жилээс Монгол, Азербайджан гэдэг энэ улсуудад ингээд салбараа нээгээд ингээд явж байгаа. Тэгэхээр манай давуу тал газар зүүн давуу тал юунд байна вэ гэхлээр за манай бусад энэ салбарууд байдаг Узбекистан ч гэдэг юм уу те хятадаас бараа бүтээгдэхүүн ингээд авах гэхлээр дор хойшны 2-7 он жиж ирдэг тий. Бид нар бол яг нэг хаяанд нь байгаа гэдэг утгаараа бол манай энэ шуудангийн байгууллагууд бол үндсэндээ 7 хоногийн дотор авчирч чадаад байгаа байхгүй юу. Тэгэхээр манай бусад нөгөө нэг зах зээлийн захирлууд бид нар ингээд 7 хоногт нэг удаа хурал хийхлээр вау танах ямар хурдан авчирч чаддсан бэ тий. Атаарч шүү гэдэг. Тэгэхээр Монгол улсад бол энэ хятадын томоохон цахим худалдааны платформуд бол жил гаруй өмнөөс бол идэвхтэйгээр ингээ орж ирж байна. Та өмнө бас хэлжсэн нөгөө ашигладаг гэж хэлжсэн Тему байж гэн одоо манай Монголын бараг л дийлэн хүмүүс ингээд мэддэг болсон ашиглаж эхэлж байгаа. За Taobao бас албан ёсоор ороод ирсэн байж гин. AliExpress бас ороод ирсэн байж гин. Сүүлийн үед бас яригдж байгаа манай бас хамтарч ажиллах одоо ажилдаг компани Pinduoduo гэж бас ийм платформ байж байгаа. JD.com гэж байж байгаа. 1688 гэдэг бас нэг платформ байдаг. Тэгээд энэ платформ болгон мэдээж өөр ингэсэн онцлогтой. Тэгээд манайх бол саяны нэр дөөрчсөн 5 платформтой бол энэ бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааны гэрээтэй байдаг. Тэр утгаараа бас ингээд бид нар Монголд албан ёсоор энэ платформтой хамтраад явах ийм тохиролцоотой байгаа юм. Хэзээ байгуулагдсан бэ Монголд? Монголд байгуулагдаад одоо үндснээ 3 сар л гаруй болж байна. Тэгээд энэ хугацаанд бол бид нар ингээд дид бүтцээ бий болгоод бэлтгэлээ хангаад Монгол шуудантайгаа бас хамтын ажиллагааны гэрээнүүдээ ингээд хийгээд тэгээд аппликейшнээ монгол хэл дээр ингээд хөрвүүлээд ингээд явж байна л да. Одоо тэгэхээр энэ Казахстанаас орж иж байгаа онцлог одоо давуу тал одоо юу вэ? Нөгөө талаар бас энэ нөгөө олон улсын стандарт тийм үү? Ямар стандарт баримтлахын талаар одоо яг энэ стандартаа баримтлаад тэгээ одоо энэ манайх чинь итгэлцэл одоо энэ хэрэглэгчдийнхаа одоо энэ үнийн асуудал байна. Энэ танах орж ирснээрээ бас одоо юу гэдгийг арай давуу тал байх л да. Тэр давуу талаа нэрлээд энэ инфляцийг бууруулахт ч юм уу. Одоо эдийн засгийн энэ үр өгөөжтэй байх байдалд бол бас яаж нөлөөлнө гэж харсан. Ямар стратеги барьж ажиллах гэж байна? Шуудангийн салбарын бид нар бас өнгөрсөн жилийн сүүлээр эх жилийнхаа энэ стратеги төлөвлөгөөг боловсруулж явахдаа нэг зүйлийг бол харсан л да. Энэ дэлхийн эдийн засаг бас тодорхой хэмжээгээр одоо сорилтуудтай тулгарч байна тий. Одоо энэ геополитикийн нөхцөл байдлуудаас болоод тий энэ ойрхт орондод жишээлбэл энэ тосны үн өсөж байгаатай холбоотойгоор тийм учраас энэ хэрэглэгчид маань ард иргэд маань тодорхой хэмжээнд энэ хэрэглээнийхээ зардлыг бол бууруулахаас өөр аргагүй байдалд орох нь бол тодорхой гэж биднэрт харагдсан. Хэрэглээнийхээ зардлыг бууруулах нэг гарцсан юу вэ гэхлээр энэ шууд үйлдвэрлэгчээс бараа бүтээгдэхүүнийг нь авах энэ нэг одоо боломж
байгаа тий. Энэ боломж нь болохоор энэ цахим худалдааны платформудаар дамжиж бидэрт бий болж байгаа. Тэгэхээр нэг талаасаа яг уу мэдээж одоо дэлгүүрээс аваад нэмэн үртэг ингээд төлөөд явдаг байсан бол нөгөө талдаа одоо бид нар яалтчгүй бас тодорхой хэмжээнд зардлуудаа бууруулах шаардлагатай байгаа учраас шууд их усүрээс нь ингээд аваад хамгийн хямдхан үнээр нь ингээд аваад тий тэгээд нөгөө талдаа бас эн чинь асар их хэмжээний сонголт бидний өмнө бий болж байна тий энэ Temu гэдэг одоо жишээлбэл платформ бол дэлхийн 70 гаруй улс оронд бол үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр яагаад энэ платформ ингээд жил ирэх тусам ингээд 10 гаруй хувиар ингээд борлуулалт нэмэгдээд яваад байна вэ гэхлээр энэ эрэлт нь байж гин эдийн засгийн нөхцөл байдал бас жоохон тусалж гин энэ шуудан хүргэлтийн салбар маань өөрөө аюу хурдцтай хөгжиж байгаа учраас энэ хүргэлтийг технологи дээр суйрлаад маш хялбар нууцлалтайгаар тий өндөр стандартын дагуу ингээд хийж чадж байгаа учраас эднэрт бол маш их боломжууд нэгж байна л да. Тий бид нар одоо дэлхийд хятадд тэгэл энэ хоёр хөрш бас ингээл харна штэ. Тэгэхээр зэрэг одоо бүс нутгийн хөгжилд ч гэсэн одоо олон сайхан төсөл хөтөлбөрүүд бас хэрэгжиж илэн л да. Одоо саяхан одоо Евразийн худалдааны төр хэлэлцээр батлагдаад одоо энэ 7 дугаар сарын 22-наас эхлэх гэж штэ. Тэгэхээр зэрэг энэ худалдааны төр хэлэлцээрийн дагуу бол маш олон бүтээгдэхүүн 300 хэдэн одоо бүтээгдэхүүн тийм үү татваргүй чөлөөсөн янз янзын байдлаар одоо бид нар экспорт нь гаргахын боломж бүрдсэн. За тэгэхээр энэ мэдээж эрэлт хэрэгцээн дээр экспорт нь гаргах манай аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчид бол бас энэ боломжийг ашиглана. За гинэт ингээд ачаалал ихсээд ч юм уу ингээд ачаалал ихсгэр танаа бол бас боломж одоо нэмэгдэхээс гадна энэ ачааллыг одоо даах юм одоо хүчин чадал ч юм уу байгаа юу дагуулах сав ер нь энд одоо яг юуг онцгой анхаарч бэлтгэл ажил бол хийгдсэн бэ энийг бас олж харж төлөвлөсөл байх гэж бодож байна л да. Тэгэхээр мэдээж одоо шууданга ялган боловсруулах төвүүд англин боловсруулах энэ төвүүд бол гарцаагүй одоо хамгийн чухал дэд бүтцийн нэг хэсэг байгаа. Манайх бол бүс нутагтаа бол ийм 5 том төвтэй хятад бас манай ийм ялган боловсруулах төв байж идэг. За тэгээд нөгөө олголтын цэгийн сүлжээ маань хоёр дахь хамгийн гол хүчин зүйл бид нар бол бас бүс нутагтаа бол ингээд 1000 гаруй ийм цэгтэй. За тэгээд мэдээж энэ боловсон хүчний асуудал байж гин тий хүний нөөцийн асуудал байж гин Монгол улсад бол бас одоо энэ шуудангийн салбарт ажилласан бас мундаг залуучууд байна л та. Тэгээ энэ залуучуудтай бас бид нар ингээд нэгдээд энэ компани салбарыг ингээд босгоод явж гин. Тэгэнгүүт одоо яг стандартын хувьд болохоор юм байгаа. Бид нар яалтчгүй энэ өндөр стандартыг одоо баримталж явахгүй бол энэ том платформуд ч биднэртэй хамтрахгүй. Тэгээд энэ том платформуудын бас онцлог нь юу вэ гэхлээр 2-3 янзын энэ шуудан үргэлтийн компанитай хамтарч агаад тэдний хамгийн хурдан хугацаанд хамгийн одоо чанартайгаар хамгийн одоо бага гомдолтойгоор энэ шуудан үргэлтийн гүйцэтгэж чадсан компанид нь илүү их одоо боломжууд олгодог юм зохицуулттай байдаг. Тэгэхээр бид нар бол өдөр тутам энэ технологи дээрээ суурлаад ялган боловсруулалтаа одоо хийж ийн warehouse management system гэдэг одоо манайд агуулгын менежментийн систем байж ийн тээврийн менежментийн систем байж ийн хэрэглэгчийн үйлчлэгээний төв гэж бас манайх шиг одоо энэ шууд үргэлтийн компаниудад бол хамгийн бас гол цэгүүдийн нэг байдаг. Тэндээ бол нөгөө хэрэглэгч нарт мэдээлэл өгөх, санал гомдлыг нь шийдвэрлэх тэгээд нөгөө талдаа болохоор мэдээж одоо цахим шилжилттэй холбоотойгоор энэ хиймэл оюун ухаантай холбоотойгоор бас энэ хэрэглэгчийн үйлчлэлийн төв маань бас хиймэл оюун ухаан ашиглаад явж эхэлж байна л да. Манайх бол Казахстанд бол хиймэл оюун ухаан ашигладаг. Монголд бас тэрийг нь одоо явандаа бол бид нэр нутагшуулна гэж харж байгаа. Тэгээд тэр одоо Казахстаны явуулж байгаа үйл ажиллагаа одоо Монголд яг тэр хэлбэрээрээ тэр чигээрээ нутагшгүй шууд давуу тал нь юу вэ? Яг мэдээж бид нэр
Одоо ингээд дата суурь шүү дээ. Одоо датан дээр төвлөрч тийм үү. Одоо бас технологийн гэж ярьсан шүү дээ түрүү онцгойлж. Тэгэхээр технологийн юм давуу талууд одоо өрсөлдөх чадваруудад одоо Монголынхаа энэ компаниудаа тэрүүгээр өрсөлдөн гэж бол ойлгоод байгаа байхгүй технологийн давуу тал ашиглаж гээд. Тэгэхээр танагч одоо нөгөө олон платформудаас бас ингээд нөгөө тэмгээс гадна өөр платформудад одоо захиалга өгөөд тэгээ хамгийн хямд хамгийн хурдан хугацаанд ингэж орж ирнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо тэр хэрэглэгчдийн боловсрал тийм үү одоо бидэрт ч одоо тэр их чухал шүү дээ. Тэгээд энэ дээр хэр анхаарахын цаашдаа дээр нь одоо энэ дата бааз суурь нь яаж төлөвлөгдөж яаж одоо энэ дээр цааш тулгуурлаж хөгжинэ гэж төлөвлөж байна. Бидний хувьд нөгөө бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас бас нэг давуу тал үүсэж байгаа нь болохоор улс орон болгонд одоо хэрэглэгчийн чиг хандлага яаж өөрчлөгдөж юм те мөн одоо маркетингийн хувьд ямар боломжууд байна нэг нэгнээс аягүй суралцж явдаг л та нөгөө талдаа манай төв офис дээр бол энэ технологийн шийдлүүдэд илүү боловсронгуй болгох тал дээр бол зогсолтгүй ажилладаг түрүүс нөгөө нэг ухаалаг шуудангийн хайрцагнуудыг ингээд нэвтрүүлж эхэлж байна. Та нэг айгүй чухал үг хэллээ. Боловсрал. Яалтчгүй энэ нөө технологи дээр суурилсан үйлчлэгээ үзүүлж байгаа гэдэг утгаараа бид нар бас байнгын энэ боловсролыг ингэж түгээж тэг хэрэглэгч нартай яаж энэ аппликейшнуудыг ашиглах вэ? Яаж хитвчээ цэнгэлэх вэ? Тэг яаж одоо энэ буцаалтаа хийх вэ? Солиогоо хийх вэ гэдэг юм уу? Энэ бүх зүйлүүдийг бол бид нар видео хэлбэрээр захим одоо ингээ хичээлүүд хийгээд явдаг. Мөн бид нар бас ингээд танхимаар хэрэглэгч нарынхаа дунд яаж одоо хятадаас үр ашигтайгаар бараа бүтээгдэхүүнээ зөв сонгож захиалах вэ гэдэг бас ингээд юм сургалтуудыг бол байнга хийдэг л дээ. Тэгэхээр тэр бас манай давуу тал гэж бас хэлж болно. Манай маркетинг бол дийлэнхтэй бол яг энэ сургалтын дээр суурилсан байждаг. За одоо тэгээд 3 сар болж байгаа ч гэсэн бас нэлээ үйл ажиллагаа их тууштай өргөжсөн танилцуулах өдрөлттэй гэл ингээл явж байна. За тэрнээс гадна бол энэ одоо манай Монгол улсад биш та хууль эрхцэн хувьд одоо та нарт ингээд тулгамдж байгаа сая асуудал байна. Одоо Казахстанаас ингээд оруулж ирэх. Ер нь гадны хөрөнгө оруулалт татхад энэ хууль эрхцэн орчин нөлөөсөн үү? Ямар нэгэн сорилт байсан уу? Бэрхшээл байсан уу? Яг нин үг л вэ те. Тийм нин үг л ярих гэж манай одоо нөгөө нэвтрүүлэг би байнга хэлдгийн зочдтой эдийн засгийг энгийн үгээр хэлье тийм үү бас энгийн ярилцъя иргэд сонсогчдоо бид бас энгийн үгээр те бас тулгамдж байгаа асуудлаа энэ ганцхан танай компани асуудал биш л те Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа салбар болгоны чиглэл одоо өөр одоо тэр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг бизнесийн орчныг дэмжиж бизнесийн орчинд одоо сайн тал муу талаа ярьж ээж бид дараа нь улс их орныхоо эдийн засагт оруулах тэр хувь нэмэрээ бодож улс их орноо сайхан болгохын тулд бид бас хөгжлөөс хоцромооргүй шүү дээ. Одоо бид яаралтай л одоо дэлхийдээ хөл нийлүүлээл энэ захим хөгжил одоо юу гэдэг танаа энэ салбартууд бүр дрон үйлчлэл нэг айлаас нөгөө айлд бараг нь хүргээд өгсөн ч одоо болохоор бид нар хятадын том зах зээлийн хажууд байна тий. Тэгэхээр зэрэг бидний одоо энэ зах зээл жижигхэн гээд байгаа боловч сүүлийн үед бол манай Монгол улсад маш олон сайхан төсөл хөтөлбөрүүд санхүүжилт тэгээд энэ хөгжих боломжуудыг бас байна гэж хараад байна. Их сайхан болох бах. Бид нар сайхан юмыг эерэг юмыг түгье. Тэр тэдрэгөө мууг шүүмжлэх хүмүүс одоо өөр юм байж байгаа юм чинь. Тэгэхээр зэрэг элдэн далан яриад энд одоо ямар сорилт бэрхшээл тулгарсан бэ? Дараагийн бас бизнес эрхлэгчид компаниудад бас одоо туршлага болно шүү дээ. Тийм болохоор элдэн далангүй сайхан яриад өгөөч. Тий. Мэдээж яг Монголынхоо энэ эдийн засгийн нөхцөл байдлыг одоо бас тодорхой хэмжээгээр шүүмжлэхэд бас жоох хэцүү байна. Гэхдээ таны хэлдгээр энэ зүйлүүдийг бид нэр зас залруулахгүй бол дараагийн хөрөнгө оруулалтууд бас орж ирэхэд бол одоо бэрхшээл байдлаар ингээд үлдчих юм бол бид нар хэрэггүй те. Тэгэхээр би бас ингээд нөө карьерийнхаа туршид дандаа л том компанид ажиллаж исэн болохоор анх удаага ингээд 0-оос компани байгуулж үзлээ л дээ энэ салбарыг. Тэгээд хамгийн ихэнд болохоор за ингээд офис хайгаад явд юм байна. Тэгэнгүүт манай нөгөө нэг Казахстаны хөрөнгө оруулагч нар болохоор танай Улаанбаатар чинь ингээд маш их хэмжээний барилгууд ингээд барьж гин те бүтээн байгуулалт явуулж гин. Тэгэхээр таад бол айгүй их сонголт байгаа. Тэгээ хямдхан байгаа гэж ойлгоод байдаг. Яг зах зээл дээр гараад ингээд хотын төвөр ялангуяа ингээд хайгаад явангууд айгүй өндөр үнэтэй
манай офис түрээсэн тий. Нөгөө талдаа гой яалтчгүй бүр ингээд нэг юм юу гэдэг нэр хүндээ олцсон ч гэдэг юм уу, энэ офисын барилгууд болохоор айгүй юм чанга хатуу юм шаардлагууд тавьж байна. Жишээлбэл одоо жилийн гэрээ жилийн гэрээнийхээ дундуур нь гарах юм бол үлдсэн хугацааныхын төлбөрийг бүтнээрийн төлнч гэдэг юм уу те. Төлбөр олон сараар бөөн жилээр нь авч гэдэг юм те. Гэх мэтлэн ингээд бас бизнесээ бол эхлүүлэхэд бол бас одоо нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байдсан байх гэдэг нь бол харагдлаа. Нөгөө талаас за хууль эрх зүйн хувьд болохоор яг банкнд данс нээхэд бидний хувьд бас нэлээд их цаг зарцуулсан. Компани нь бол одоо ингээд 100% хөрөнгө оруулалтаагаар ингээд гэрчлэгийг авчиж байгаа. Тэгээд томоохон банкн дээр очиод ингээд дансаа нээлгүүлээгээ тэгэнгүүт яалтчгүй нөгөөний бид нэр саарл жагсаалтанд орсон учраас бол айгүй өндөр шалгуураар нөгөө нэг те цаана терроризмтэй холбоотой байна уугүй юу, мөнгө угаахтай холбоотой байна уугүй юу гэдэг ингээд шалгадаг болсон байна. Яг энэ бол маш сайн. Тэгэхдээ одоо сар гаруй шалгаад те цаг хугацааны хувьд ялчгүй маш удаан тэгээд ингээд маш их хэмжээний бичиг баримтыг ингээд юу авч шалгаж 3-4 одоо шат амжлагтаар ингээд шалгаж байгаа нь бол бас үнэхээр үйл ажиллагаа ингээд эхлүүлэх гээд хөрөнгө оруулалт оруулаад ирсэн байж идэг тэр мөнгөнд ингээд төгжигдээд байгаа болохоор бас хөрөнгө оруулагч талаасаа хүртэл гайхаж байгаа байхгүй юу те. Ямар удаан мэд ингээд уг нь одоо бас манад чинь чөлөөлийг санаачлагын хүрээнд бас олон шат дамжлагыг тэгэл энэ зөвшөөрлийг ч гэсэн одоо бас тэрнээс өмнө бах те танах бол хэрэгжүүлэхэд сая бол гарцсан байгаа шүү дээ. Тэрнээс өмнө улсал үйл явдлах. За тэгээд тэрнээс гадна ямар хүндрэл бэрхшээлтэй. Мэдээж анхны хөрөнгө оруулалтыг бол нэлээ одоо өндөр үнээр үнцэнтэйгээр одоо бүр ингээд жоохон бэрхшээлтэй оруулж ирсэн байна шүү дээ. За тэгээд одоо ингээд түрээсээ төлн үйл ажиллагаа одоо л ингээд эхлэх гэж байна. Цаашдын бол ингээд жилийн 3 жилийн 5 жилийн төлөвлөгөө байгаад байгаа бах. Танах одоо яг ямар давуу тал би тэрийг л бүр сонсох гээд байгаа байхгүй юу. Одоо түрүү хэлсэн шүү дээ 14 хоногт өөр газар тэмэг хорж ирдвэл танах 10 хоног ч гэдэг юм уу. Энэ давуу тал за цаг хугацаа хэмнэн заар дэрэгдийн одоо нөгөө гар дээр одоо эвдрэл гэмтэлгүй тийм үү ингээ баталгаатай очих хугацаа ч гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг энэ байдлаас гадна өөр та нэг давуу тал нэрлэч би тэр олон улсын туршлагаас тэгээд одоо тэр Казахстаны туршлага одоо тэнд хэрэгжүүлж исэн юг нэлээд судалсан байх гэж одоо асууад байгаа. Тий гол давуу тал болохоор бид нэр албан ёсоор одоо энэ томоохон платформуудтай хамтарч ажилладаг. Тэгээд албан ёсоор бид нэр таны шууданг, таны нэр дээр одоо хэл дагуулж мэдүүлж оруулж ирнэ гэсэн үг. Тэгэхээр яагаад би энийг ингээ онцлоод байгаа юм бэ гэхээр манай ер нь энэ шуудангийн салбарын компаниуд ер нь бол сүүлийн одоо 1-2 жил хоорондоо ярьж байгаа бас төр засагт хамтдаа дуу хоолойгоо одоо хүргэж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр энэ альбан бусаар шуудангийн бараануудыг оруулж ирээд байгаа энэ нөхцөл байдал дээр одоо ингээд зохицуулт хийгээч. Одоо ингээд гадуур ингээд явангууд бараг л байр болгоны доор нэг юм карго гэдэг нэг юм байж гин тий. Тэгэхээр тэр маань өөрөө альбан бусаар тэр бараануудыг оруулж ирж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр бараанууд маань одоо Монгол улсын энэ гайл татварын системийн гадуур ингээд яваад байна гэсэн үг. Тэгэнгүүтээ бас одоо тухайн хэрэглэгч нар тэр каргогоор ингээд үйлчлүүлэхлээр за нэгдүгээр баталгаагүй байдаг тий, заримдаа юм нь алга болдог, хариуцлага хүлээх хүн байдгүй, зарим тохиолдолд одоо өөрөө ч захиалахгүй хүнээр дамжуулаад захиалга хийлгүүлждэг, эсвэл хүний тэр Alipay гэдэг юм уу хитвчийг ашиглаад ингээд мөнгө төгрөгөө ингээд хийчдэг ч гэдэг юм уу, буцаа гингүүт яаж буцаах нь тодорхойгүй байж идэг тий. Гэх мэтлэн тэгээд ирснийхаа дараа болохоор маш өндөр үн гайл татвар матвар гэдэг ингээд нэхэх ч гэдэг юм уу, иймэрхүү бэрхшээлүүд аяг их байдаг. Тэгэхээр энэ цахим худалдааны платформоос худалдаа авсан зүйлүүд бол ерөөсөө бүгдээрээ шуудангийн сугаар л орж ирэх ёстой. Ил тодор орж ирэх ёстой тий. Зарим каргонд бас нэмэгдсэн үн задрагаа ингээ харах гэхээр мэдэгдэхгүй шүү дээ тий.
За одоо карбоны үнэт хэд шүү, килограмм хэд одоо юу гэдэг ингээд хэлж жигнээд ингээд үзэх бас тодорхойгүй юмнууд байдаг л да. Танах бол одоо бас ил тод ингээд та түрүүн дээр хариуцлага гэж хэлээ. Би бас энэ цахим худалдаа, ганцхан цахим худалдаа биш, ерөөсөө бизнест одоо энэ хариуцлага. За ялангуяа гүйцэтгэлийн хариуцлага гэдэг чухал юм байдаг тийм ээ. Одоо энэ гүйцэтгэлийн дөрвөн зарчим гэл энэ олон сайхан үйл ажиллагаанууд энэ бизнесийн өсөлт хөгжилтөнд холбоотой учраас би асууж байгаа. Тэгэхээр хариуцлагатай байдал, итгэлцэлтэй байдал. За ирээдүйг төлөвлөсөн төлөвлөлтөнд бол тэг хүргэлтийн үйл ажиллагаа, ялангуяа цахим шилжилт, бүр ногоон шилжилт гэдэг байгаа. За бүс нутаг одоо хил дамнсан олуулсан одоо энэ түгээлт хүргэлт энэ шуудангийн үйл ажиллагаанд их чухал байх гэж бодож байна. Эргээд хоёлоо нөгөө Евразийн төр хэлэлцээр нөгөө одоо хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбоотой танаа байгууллага одоо үүнд одоо хэр бэлтгэлтэй байна вэ? Энэ ачаалал одоо нэмэгдэх үү те? Энэ одоо экспортын хэмжээ нэмэгдээд ингээд ирэхээр одоо энэ танаад бас ийм сайхан боломжууд гарах уу? Яаж харж байна та? Тийм мэдээж экспортын хувьд яриад үзэх юм бол одоо өмнө бас би нөгөө говьд ажилтдаг байхдаа яг Америкийн цахим худалдааг хариуцдаг байсан л да. Тэгэнгүүт бид нэр Америкт очоод говийн энэ одоо маш сайн чанартай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчнэрт хүргэх гол хэрэгсэл нь болохоор цахим худалдаа байсан. Бид нэр цахим худалдааны платформороо одоо борлуулалтаа хийгээд тэгээд Америкийн шуудангаар хэрэглэгч нартай энэ бараа бүтээгдэхүүнийг хүргэдэг байсан. Энэ бол хамгийн бага зардалтай бөгөөд одоо хамгийн хурдан шуурхай хэрэглэгч нартай бүтээгдэхүүнийг хүргэх энэ нэг арга хэрэгсэл болж байгаа. Тэгэхээр Евразийн хувьд яриад үзэх юм бол яалтчгүй энэ хилцээр батлагдсан мөн энэ Jana Post гэдэг компани бас ингээд Монголд орж ирсэн гэдэг нь бас аюу гоё таарж ах шиг байна л да. Ягаад гэвэл Монгол хэрэглэгч нар маань бизнесүүд маань одоо энэ Төв Азийн зах зээл рүү бараа бүтээгдэхүүнийг гаргахад эргүүлээд одоо Jana Post-ын жишээлбэл те энэ 5 улс оронд байгаа энэ шуудангийн сүлжээг одоо ашиглаад бараа бүтээгдэхүүнээ түгээх боломжтой болж байна гэсэн үг. Бид нар бол тэнд бол Монголоос ч илүү их хэмжээний одоо өндөр хөгжүүлсэн юм дид бүтсэн байж гин тий салбарууд нь байж гин, технологи нь бэлэн байж гин, төлбөрийн шийдлүүд нь бэлэн байж гин. Тийм учраас энэ үд хаалга бол нээлттэй. Яг нь манай компани бол эхний ээлжинд бол энэ хятадын цахим худалдааны платформыг Монгол руу чиглэсэн хүргэлтийг бол хийж байгаа. Тэгээд цаашдаа бол одоо таны энэ яриад байгаа экспортын чиглэл рүү бол бид нэр орох бол өндөр сонирхол байгаа. Ялангуяа одоо Казахстаны том цахим худалдааны платформуд байдаг, одоо Kaspi гэдэг байж байгаа. Тэр платформ дээр дэлгүүрээ нээгээд Монгол бараа бүтээгдэхүүнээ зарья гэсэн эхнээсээ бас жижиг дунд бизнесүүд манайх руу холбогдож эхэлж байна л да. Тэгэхээр бид нар маш хурдан шуурхай бас тэр чиглэлийн үйлчлэгээ нээх хэрэгтэй байна гэдгийг бол ойлгож байгаа. Тэгээд тэлэх боломж бол харагдаад байна. Тэгээд би бас яг таныг мэрэгжлийн хүний хувьд хувь хүний ч үүднээс бас тэгээд гадаадын одоо энэ хүргэлтийн үйлчлэгээний стандарт туршлагыг хэрэгжүүлж байгаа учраас бас тэр талаар асуусан. За ер нь бол ингээд одоо ингээд хараад хахад бид нар үйлчлэгээний нэр төрөл одоо үйлчлэгээнд үзүүлэхийн их чухал байгаад байдаг. Тэгэхээр бас заримдаа ингэж бодогддог байхгүй юу? За ингээд бид нар зарим хэрэглэгчд байна шүү дээ. Тэр болгон ашиглаад тэр техник технологи утсаараа ч юм уу ингээд холбогдоод аваад иж чадахгүй. Тэгтээ хямд одоо яг тэр үнээр одоо хурдан шуурхаа өргүүлээд авахыг бодно шүү дээ. Бид нар одоо хуучин шиг ингээд нөгөө цүнх хүрээд гараад Бээжингуанж ороод ингээд аваад цаг хугацаагаа алдаад ажиллаа яах уу гэд ингээд байх оронд одоо бас хэрэглээнийхээ бүтээгдэхүүнийг тэгээд авах одоо болно. Одоо юу гэдэг боломж угаас байна. Тэгэхээр танаа одоо үйлчлэгээнд хэрвээ тэр хүмүүсийн орноос өмнөөс нь тийм үү тэр үйлчлэгийг нь аваад за танд энийг санал болгоод та энийг ийм үнээр авах боломжтой ч гэдэг юм санал одоо тавиад тэгээд нэвтрүүлээд бүр авч тэртээ дөрөв хүргэж их юм чинь худалдаад аваачаад өгөх ч юм уу ийм одоо сонирхолтой шин төрлийн бүтээгдэхүүн одоо гаргаж одоо болох уу ер нь иймэрхүү боломж байх уу би яг тэгэхээр ихэнх одоо манай хөдөө орон нутгийнхан байна тэ одоо малчин түмэн одоо энэ зарим технологийн юг мэдхгүй одоохондоо боловсроогүй одоо боловсрал тэр сургалтанда одоо сууж мэдхгүй юм хүмүүс байгаад байна. Энэ зах зээлийг олж хараад энэ зах зээлд яг энэ зорилттой хүмүүст одоо чиглэсэн юм гоё бүтээгдэхүүнүүд
одоо санаа оноо төлөвлөсөн юм байгаа юу? Тэгээ бид нар энэ хэрэгцээг ялчгүй харж байгаа л да. Тэгээд эхний ээлжинд бол жишээлбэл манайх ингээд маш том офисын одоо танах шиг тийм ийм офисын зохицолбор дотор байдаг. Тэгэнгүүт тэр офис дотор байдаг компаниуд бол бүгдээрээ офисын одоо энэ өдөр тутмын хэрэгцээний зөвлүүдээ бол дандаа л хятад үйлдвэрлэсэн юмнууд авч байгаа. Тэгэхдээ нөгөө нэг өндөр үнээр аваад байдаг. Тэгээд хятадаас нь одоо ингээд авъя гэдэг тэгэнгүүт одоо жишээл энэ бодолкийг ингээд хятад хийлгээд ингээд авчирья гэдэг тэгэнгүүт компани одоо өөрөө цахим худалдаа хийхэд бол хүндрэлтэй байдаг. Тэгэхээр компани дээрээ мэдүүлэх тэр нэг юу албан ёсны тэр нөхцөл байдлыг нь бид нээж өгөөд тэгээд ямар үнээр танд хэрэгтэй бүтээгдэхүүнүүд чинь зарагдж байгаа гэдэг тэр мэдээллийг цуглуулад каталог байдлаар бас ингээд өгийгээд ингээд бэлтэж байгаа. Энэ хүргэлтийн үйлчилгээ, бизнес хүргэлтийн одоо энэ бизнес орчин энэ оргил үеүл яалтчгүй одоо баяр наадмын үеэр бол нэлээд ачааллдаг тийм ээ. Одоо нөгөө бас үндэсний их баяр наадманч болох гэж байна. Цаашид олон бас ийм оргил ачааллын үе ирэх байх. Ер нь энэ ачааллын үеэр бол юу асуух гэдэг юм тэгэхээр нөгөө замын төгжрөл байдаг шүү дээ. Нэг одоо бодит том асуудал байна тийм ээ. Замын төгжрөл. За тэгээ энэ шуурхаа хөргөх цагийн одоо энэ хэмнэлттэй хэрэглэгчтэй үйлчлэгэд энэ замын төгжрлийг одоо яаж харж байна? Энэ одоо хүндрэлтэй асуудал мөн үү? Яаж шийдвэл зүгээр вэ? Тэгээ мэдээж одоо цахим худалдааны энэ зах зээлийн хувьд бол гол нэг юм оргил үеуд байдаг. Одоо жишээлбэл 11 гэд бас манай сонсогч нар бас дийлэнх нь мэддэг болсон баха одоо хамгийн том хямдрал байдаг те 11 сарын 11-нд болдог нөгөө хар баасан гариг гэж бас ярьдаг тэр үе байж гин. Тэгэхээр мэдээж нэгэн зэрэг маш их хэмжээний ингээ шуудан орж ирээд тэгээд тэрийг ингээ цаг хугацаанд нь хүргэж өгнө гэдэг бол бас л том сорилттой тэрийг одоо бас ялгана те тараана тэгээд эн чи өөрөө нөгөө нэг гүйцэтгэлийн юу шалгуур цаанаа маш өндөр байдаг цаг хугацаанд бол одоо баригдах шаардлагатай. Тэгэхээр энэ шуудангийн бизнест одоо бидний бас нэг ярьдаг зүйл бол энэ маршрутын оновчлол гэдэг зүйл бол айгүй чухал байдаг л да. Тэгэхээр тухайн нэг одоо хүргэлтийн ажилтан маш үр ашигтайгаар тухайн одоо бүс нутгийг одоо ингээд хамраад явах. Тэгээд явахдаа ямар маршрут дарааллын дагуу явах вэ гэдгээс шалтгаалаад тухайн хүн хичнээн хэмжээний өдөрт шуудан хүргэж өгөх боломжтой вэ гэдэг бол гарч ирдэг. Улаанбаатар хотоо нэг ингээ бүсчлээд тийм. Бүсчлээд тий. Тэгээд тэрийг бол одоо бас технологи төр суурлаад одоо тухайн хүн өдөрт орж ирж байгаа одоо тэр шуудангийн одоо олгох тэр цэгүүдийг ингээд оруулангууд хамгийн оновчтой маршрутыг нь одоо гаргаж ирдэг болоод байна л да. Мэдээж энэ ухаалаг шуудангийн хайрцагнууд бол бас одоо шүнч хамаагүй аваачаад юмаа тавьчихна. Тэгэнгүүт тухайн хүн бас өөрийнхөө боломжтой үедээ ингээд танаа баг энэ байшингийн чинь доор хүртэл харагдсан байх шүү. Ороод нөгөө кодоор юмаа авчих боломжтой. Заавал гэртээ хүн оруулахгүй те хүлээхгүй ингээд юмаа авах боломжтой байж тий. За мэдээж зуны улиралд бол ялангуяа одоо манай бас дийлэнх үйл ажиллагаа явуулдаг зах зээлүүд дээр бол нөгөө нэг арай илүү дулаан уур амьсгалтай байдаг учраас энэ цахилгаан хөдөлгүүртэй 2 дугуйт 3 дугуйтын тээврийн эсгэлүүдийг бас түлхүү ашиглаж ийн л да. Ингэснээрээ бас нөгөө нэг та түрүү нөгөө хэлжсэн ногоон шилжилт гэдэг зүйлд бас ингээд хөл нийлүүлээд ингээд алхаж байна. Мэдээж бид нар бас үйл ажиллагаанд аль болохоор энийг бол ашиглана гэж бол харж байгаа. За нөгөө талдаа болохоор одоо бид нар орон даяар үндсэндээ ийм олголтын цэгийн хөтөлбөр хэрэгжүүлэе гэж бодож байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо
би нэг жижигхэн дэлгүүр ажилуулдаг байлаа гэж бодоход одоо ялангуяа нөгөө нэг түрээс нэмэгдэж гин те дэлгүүрүүдийн борлуулалт тодорхой хэмжээгээр бас ингээд буурж байгаатай холбоотойгоор дэлгүүрийнхаа нэг буланд нь би ингээд шуудан хүлээж аваад тухайн бүс нутгийн хүмүүст шуудангийг нь гардуулад тэгээ нэмэлт орлого олох боломжтой. Одоо Казахстанд бол жишээл манайх бол юм франчайз хөтөлбөр хэрэгжүүлдэг л дээ. Та тодорхой шалгуурыг ингээд аваад бас төлбөрөө төлөөд Жана постын шуудангийн салбарыг ажилуулах боломжтой. Монголын хувьд болохоор бид нар ямар ч байсан эхний ээлжинд бол та олголтын цэг болох боломжтой. Та өсчин байна уу, те 8 нэрийн барааны дэлгүүр байна уу, эсвэл одоо нэг канон ажилуулдаг газар байна уу, эсвэл одоо жишээлбэл манайх нэг маркетингийн агентлагтай хамтарч ажилладаг байхгүй юу? Тэднийхээ 10 дугаар оролт ингээд офисын байран дотор ингээд байждаг. Бас ингээд нэг сул чөлөөтэй өрөөндөө танаа шуудангийн чинь ингээд хадгалж хагаад олголт хийж болох уу? Ямар нөхцлөөр ингээд хамтарч ажиллаж боломжтой вэ гэж асууж байгаа. Тэгэхээр энэ бол бас зах зээл дээр төдийлөн одоо зарлах хэмжээнд бол ингээд хэрэгжиж байгаагүй юм хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ бол бас манай ард иргэдэд ч гэсэн жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэсэн одоо нэмэлт орлого олох боломж нь бий болох юм болов уу гэж харж байгаа. Тийм. Энэ их чухал. Тэгэд одоо саяны тэр шуудангийн хайрцагуд бол цэг олон цэгүүдтэй байна уу? Хаагур төвлөрсөн байгаа тийм. Ухаалаг шуудангийн хайрцагнууд үү? Тийм. Дандаа л яг хөө энэ бол манай нөгөөний хамтрагч Монгол шуудангийн хайрцагуд байж байгаа. Бид нар бол өөрсдийн хайрцагуудаа бол дөнгөж Казахстанд бол нэвтрүүлээд явж байна. Монгол шуудангийн энэ хайрцагнууд бол дандаа ийм төвлөрсөн тий Монгол шуудан ч өөрөө нөгөө Тэмүгийн хүргэлтийг бас хийдэг гэдэг утгаараа бас хаана хамгийн их одоо хүмүүс юм захиалдаг гэдэг тэр ноу хау дээрээ суурлаад одоо тэр олголтын цэгүүдээ бол ингээд ухаалаг шуудангийн хайрцагуудаа бол ингээд байршуулсан байгаа. Тэрийг нь бас бид нар явандаа бол ашиглана гэж харж байгаа. Энэ олголтын цэгүүдийг харин ингээд им их болгочих юм бол нөгөө түрүүний таны ярьдаг энэ төвчрлээс ангид алхаад өөрөө очиод ингээд ойрхон цэгээс юм авчих боломжтой болно гэсэн. Зундаа бол гайгүй өвөл бол одоо төгжрөл асуудалтай шүү дээ. Тийм салбар агуулга унаа тэрнээс асуула. За нөгөө талаараа одоо манайхын дэлхийд одоо энэ Төв Азтай ч юм харьцуулахад манай хүргэлт одоо энэ цахим худалдаа онлайн худалдаа нэрэлт хэрэгцээ нэмэгдснээс хойш бол ерөөсө хэр хөгжлийн хурдцсан хэр байна гэж та харж байна. Бас Төв Азийн хэмжээнд манай Монгол өөрөө энэ одоо төв цэг нь занглаа ийм цэг нь байх юм боломжтой юу? Мэдээж одоо газар зүйн байрлалын хувьд бол бид нэр энэ Орос хятад хоёрын хооронд транзит тээвэр хийх боломж байж гин. Нөгөө талдаа ойр хавийн улс орнуудын цахим худалдааны платформудаас бид нар ингээ худалдаа авалт хийгээд тэрнийх нь хүргэлтийг хийх боломж нь байж гин. Мөн нөгөө түрүүний экспортын чиглэлийн тэр платформуд дээр бид нар бараа бүтээгдэхүүний зарах бас боломж нь ингээд байж гин. Тэгэхээр одоо яг Монгол улсын хувьд бүс нутагтаа энэ зах зээл дээр бол ялч хүл нийлүүлэл алхаж чинь гэж бол харагдаж байгаа. Одоо Казахстанд энэ ухаалаг шуудангийн хайрцагнууд ингээд суйрлагдаад эхэлж байхад Монголд бараг төрүүлээд ингээд суйрлагдаад эхэлсэн байж гин тий. Эсвэл одоо Монголд бас дроны та түрүү хэддуудад өрсөн дроны хүргэлтийн туршилтуудыг бас Монгол шуудан компани бас ингээд хийгээд явж байгаа. Тэгэхээр тэгээд технологи дээр суурилсан энэ шийдлүүдийг аль болохоор ашиглах гад ингээд хөгжүүлэлт ингээд хийгдээд явж байна. Бүх төрлийн энэ нөгөө одоо санхүүгийн шийдлүүд бас манай зах зээл дээр ингээд байж байна те. Жишээлбэл манай одоо хамтрагч цахим худалдааны платформуд бас дахиад нэг одоо зах зээлээ тэлэх боломж нь юу гэж харж байгаа вэ гэхээр энэ дараа төлбөрт одоо боломжууд буюу хуваан төлөх одоо нэг шийдлүүд зах зээл дээр гараад ирсэн байна шүү дээ. Store page гэдэг юм уу те. Тэнгүүд бид нар ч гэсэн бас нэг томоохон санхүүгийн байгууллагатай хамтраад энэ үйлчилгээг нь бас цахим худалдааны платформтойгоо хамтраад ингээд хийя гэж үзэж байгаа. Одоо энэ гайл татварын хувь
хувьд бол асуухгүй бас болохгүй. Тэгэхээр гайл дээр бол одоо гайлын бүрдүүлэлт хийх гээл те карго одоо түрүүний ярьсан одоо танах улынхаа холбоо ёсны энэ юутай компани. Тэгтээ харж байхад бол гайл дээр бол бас тодорхой хэмжээний цаг хугацаа алдах. Одоо нөгөө хэрэглэгчтэй амлалтсан байдаг тухайн цаг хугацаанд аваачиж өгөхгүй бол хэрэглэгчдийнхээ одоо хамгийн тэр чухал нөгөө итгэл одоо тэр хариуцлага алдчихвал бас болохгүй шүү дээ. Тэгэхээр таны хувьд бол одоо энэ манай Монголд одоо энэ гайлын асуудал одоо хэр хэмжээнд байна? Энэ одоо яг ингээд нөгөө танаахны одоо санаачилсан нөгөө шаардлага нөгөө хэрэглэгчдтэй одоо хурдан шуурхай хүргэх энэ нөхцөл байдалд бол гайл хэр хүндрэлтэй байна гайгүй юу? Томоохон шуудангийн байгууллагууд бол энэ гайл татврын институтуудтайгаа хамтарч ажилладаг. Тэгээд энэ цахим худалдааны урсгалыг аль болохоор илүү албан ёсны нээлттэйгээр одоо шилэн байдлаар ингээд орж ирэх талаас нь бол хамтарч ажиллаж байгаа. Гайлын хувьд бол одоо сүүлд гайл гээд бас захим гайлын ийм шийдлүүд бол гаргаж ирж байгаа юм байлээ. Тэгэнгүүт тэр системүүдийг бид нар өөрсдийнхөө системтэй холбоод тэгээд мэдээлэлээ маш хурдан одоо солилцоод тэгсний үндсэн дээр нөгөө нэг гайлын бүрдүүлэлтийг нэг бүрчлэн гараараа хийхгүйгээр цахимжуулсаны үндсэн дээр л ерөөсөө тэр хурдыг бид нар бий болгож чадах юм байна гэж харж байгаа. Тий. За ер нь бол энэ логистикийн асуудал, хөргөлтийн асуудал бол ерөөсөө энэ одоо хурдан шуурхай байх юм уу? Эсвэл одоо үн төлбөр юм уу? Аль нь одоо энэ өрсөлдөх чадварт их нөлөөлж, аль нь чухал байдгийг? Яг үний хувьд бол яалтчгүй одоо яг албан ёсоор шуудан үргэлт хийж байгаа компаниудын тарифууд бол ойролцоо байгаа. Хурдны хувьд бол нөгөө нэг албан ёсны сувгаар орж ирж гин үгүй юу гэдгээс шалтгаалаад бас ингээд тодорхой хэмжээний ялгаралтай байгаад байна те. Нөгөө талдаа бас хэр их цахимжиж үйл ажиллагаа нь хэр их автоматчиж хэр их цахимжиж чадсан байна вэ гэдэг дээр бас суурлаад тэр хурд бий болж байна. Жишээлбэл манайх нөгөө би түрүүн хэлжсэн Хятадд том ялган боловсруулах бас төвүүд байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд анхан шатны ялган боловсруулалтыг Хятаддаа хийгээд Монголдо ирэхдээ аль хэдийн нөгөө нэг дүүрэг хороогоор нь ингээд ялгцсан, богцолцсон ирэхлээр бид нар эндээ нөгөө нэг цаг хугацаа алдаж тэр чинь бүх юм нөгөө нэг кодороо явчихж байгаа учраас захим одоо тэр систем дээр явчихж байгаа учраас бид нар энд ирснийхэн дараагаар ерөөсөө тэр богцоор нь аваад хүрэгч нартаа өгөөл ингээд тараачих боломжтой болно гэсэн цаг хугацаа хэмжин л да. Шууд тараалтанд ороход танах ингээд одоо англи ялгсан одоо нэр төрөл болгон дээр агуулга савны хүрэлцээ ч юм уу хадгалалтын горим тэр стандартыг бол яаж барих вэ? Шуудангийн агуулгын хувьд бол нөгөө маш хурдцтай эргэц байдаг учраас бас байнга одоо бараа бүтээгдэхүүнийг хадгалдаггүй гэдгээр бас онцлогтой. Тийм учраас за тэгээд мэдээж тусгай гормын одоо бараа нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд бол бас тусгай ийм нөхцлүүдийг бол бий болгох шаардлагатай. Ерөнхий одоо өргөн хэрэглээний бараануудыг ингээ хүргэхэд бол одоо маш хурдан авчраал ерөөсөө тухай хүмүүст нь ингээл өгөөл гаргах л тэр л бидний хувьд бол хамгийн одоо нөгөө юуны эргэлт хурдан байж угаасаа өөр ашиг өгөөж нь өндөрлөнд байна л та. Тэг ер нь бүтээмж их чухал, бүтээмжийн асуудал, хариуцлагын асуудал, эргэх холбоо гэснээс одоо нөгөө хэрэглэгчдийн одоо тэр нэгэнд итгэлийг олж аваад тийм үү төргөн шуурхай амлсандаа хүрээд энэ амлалтаа биелүүлсэн одоо бизнесийн гол зарчмууд байдаг шүү дээ. Одоо нөгөө миний яриадсан түрүүний гүйцэтгэлийн зарчим дээр тулгуурласан одоо энэ үйл ажиллагаа бол идэвхтэй байх юм бол тухайн зөвхөн хэрэглэгчтэй эргэх холбоо үүсгэсэн хэрэглэгчтэй хандах уу эсвэл танах бол нөгөө одоо зорилтод тэр нөгөө боловсрол олгох тэр хүмүүс тэр зах зээлээ илүү төлхөө харж үзэх үү? Алин дээр нь тулгуурлаж цаашаа одоо хөгжих юм харж байна. Яг түрүүний ярианы бас үргэлжлэл болгоныг юм хэлэхэд одоо энэ мэдээлэл гэдэг чинь өөрөө бидний энэ хийж байгаа ажилд маш их үнцэнтэй тий. Тэгэхээр бид нар энэ мэдээллийг аль болохоор хурдан боловсруулад хурдан одоо нөгөө нэг хоорондоо хамтрагч нартайгаа ингээд солилцоод явах юм бол бид нар бас манай үйлчлэгээний чанар маань ингээд нэмэгдэх юм үр дагавартай. Нөгөө талдаа одоо тэр богцтой бараанууд
ялгцсан байдлаараа эренгүүт нь ерөөсөө л манай ялган боловсруулах төвийн хийх гол юм нь болохоор тэрийг ингээд бүртгэж авах. Тэр бүртгэж авахын цаана юу байгаад байна вэ гэхээр бүртгэж авснаар тэр мэдээлэл нь тухайн хэрэглэгчийн нэг утсан дээр нь миний юм ирчиж миний юм одоо энд Улаанбаатарт ялган боловсруулах төв дээр нь ирсэн юм байна. За тэгээд дараагийн шатан дээрээ очиод нэг салбар дээрээ очиод дахиад нэг уншуулад тэгэнгүүт салбар дээрээ ирчиж тэгэнгүүт яг одоо тухайн хороо дүүрэгт нь одоо зориулсан тэр шуудангийн тэр одоо хэсэгт одоо тий бид нар яг нэг ингээд зоноор нь ингээд хуваацсан байдаг л та. Тэгэнгүүт 50 тавиур дээрээ ингээд одоо жишээлбэл тавиур дээр нь ингээд байршууллаа гэж уншуулангууд таны утсан дээр ирж авахд бэлэн боллоо гэж ингээд тухайн акшнд нь ирдэг те мэдээлэл нь ирдэг. Тэнгүүд та ирээд юмаа уншуулад ингээд авчих боломжтой. Энэ нөгөө технологи дээр суурилсан одоо үйлчилгээ бизнес тий. Энэ бас нөгөө нэг таны төрөний асуугаад байсан давуу тал чинь эндээ л бий болж юм л та тий. Алхам бүрт нь бид нөгөө нэг бүртгэж явсны үндсэн дээр тухайн хэрэглэгч өөрөө нөгөө нэг миний ачаа хаана явж ийн юу болж байгаа л гэдэг юм сэтгэл зовнил байхгүй болоод тий тэрэндээ ингээд санаа зовхгүй мэдээлэл нь ингээд ирж идэг тэгээд ирсэн дарууд нь очиод авчих боломжтой эсвэл миний юм ирсэн за тэнд байгаа шүү би ингээд ухаалаг хайрцагнаас аваарай ухаалаг хайрцагнаас сонголтоо бас хийчих болно тий эсвэл би гэртээ хүрэх юм уу эсвэл би салбараас ойрхон очиод авчих юм уу эсвэл тий тийм байна. За ингээд төгсгөлөө. Тийм байна. Манай нэвтрүүлгийн цаг нэг мэд хэд л ингээд өнгөрчлөө дээ тий. Бас яриаггүй зөндөө асуудал байлаа. Сая бол бас татварын багц хууль гарсан, нэлээд олон хөнгөлт сайхан боломжууд гарсан. Тэгэхээр зэрэг бизнесийн үйл ажиллагаа одоо танаа Jana Post компани хувьд бас бусад байгууллагууд бизнес эрхлэгчдэд нэлээд сайхан дэмжлэгтэй ийм үйл ажиллагаа өр өгөөчтэй эдийн засгийн хувьд бас улс орондоо их нэмэртэй одоо ийм сайхан бүтээгдэхүүн үйлчилгээ шинэ үйлчилгээнүүд бол цааш гарах байхаа. Тэгээд Монгол улсад бас хөрөнгө оруулалт хийгдсэн энэ сайхан хөргөлтийн үйлчилгээний үйл ажиллагаа танай компани бас цаашдын үйл ажиллагаа амжилт хүсье. Тэг өнөөдрийн бидний Sputnik Монгол 92.5 радиог мөн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Тамир танд маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа.